Монголчуудыг ойлаа сайхан хөрөсөн. Дэлхийд бас гайхуулдаг энэ зан үйлийг наадмаас гэр илүү бас сар шинээр гадны жуулчид Монголд их ирдэг юм бэ. Бид төдийлөн мэддэг. Тэгсэн сар шинийн баяраар бид бас их нарийн нанд одоо энэ орон дотортоо сайхан үлж байна одоо. Сайхан үлж байна. Монголын арснаа. Сайхан. За ажил алба тавтай. Тавтай. Сайн байцгаана өрхөмд үзэгчтэй, сайн байцгаана өрхөмд сонсогчдоо. Гал нутагт салхин дүүргэн, мордын дүүргэн сонсогдсон гал морин жил айлчлан ирлээ. За ингээд ганцоогийн хөтлөг өргөдөг өөрчлөлт подкастын зочноор сар шинийн баярын маань тусгай дугаарт хүрэлцэн ирсэн Эрдэнэгийн Дашны хэмээх дуучин залуу хүрэлцэн ирсэн. Ингээд өрлөх хүлээж авч хүрэлцэн ирсэнүүдээ баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Бас надад одоо урьж сар шинийн босхон дээр энэ сайхан нэвтрүүлэгт оруулж байгаад баяртай байна. Тэгээд энэ Хөгтөнгөр радио одоо подкаст радио FM-ийг сонсч үздэг бүх сонсогчд та бүхэнд одоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэн төвшүүлье. За Дашны мага би одоо Дашка гэдээ ярилцаж болох уу? Болно. Танаа найз зөвхөн нь дотны хүмүүс Дашкаг дуудаж байна. Тий, Даш гэл янз бүр. За. Дашка маань хаан төрж өсөв, хэдэн хүүхэдтэй айлын хэд хөө сургууль соёлоо хаанд өгсөв. Энэ талаар бас үзэгч сонсогч маань танилцуулбал. За. Би ч одоо Төв аймгийн Алтан булаг суманд төрсөн. Тэгээд айлын одоо том хүүхэд миний дор одоо нэг охин дүү байдаг. Хоёлоо айлаас хоёлаа. Төв аймагт 10 жилээ төгссөн. Алтан булаг суманд 9 дугаар ангиад төгсөөд соёлын коллеж гэдэг соёл урлагийн их сургуулийн коллежид байсан. Баж байгаа. Тэгээд соёл урлагийн их сургуульд ороод 15 онд уртын дуучнаар төгссөн. За. Ер нь танаа одоо ах トゥ удам санд уртын дууч урлаг соёлын хүмүүс байна уу? Тэр хүмүүсийн нөлөөлөл мэрэгчлээ сонгоход нөлөөлвөө? Эсвэл одоо ингээд бас телевиз радиогоор те дуучдыг сонсоод ингээд төсөл мөрөөдлөө ийш чиглүүлсэн. Тэгээд янз бүрийн байдлаар мэрэгчлээ сонгодог л да. Ямар байдлаар бас энэ урлагтай дуу хуртай холбогддог өөрөө? Ер нь манай ээж аваа хоёулаа тийм сайхан дуулдаг хүмүүс байдаг. Тэгээ манайх ч одоо ер нь хөдөө байдаг байсан айл болохоор ер нь тэгээд л айраг цагаан илбэг зочин гिचихтэй ер нь ээж аваа хоёр нь байнгын дуулж хурдсан. Тийм л сайхан байдаг гэсэн. Тэр орчин их нөлөөлсөн баг. Хүний ер нь багын орчин гэдэг хүнд их нөлөөлдөг юм шүү түүний амьдрал. Яг нэг мэрэгч сонгоход ялангуяа те нисгчөө одоо жолоочоо гэдэг шиг гэрнээр нь орж гарч байгаа хүмүүс байна. Ингээд нөлөөл бас даган дуурайхтай ийм маягаар мэрэгчлээ сонгоход сэтэл үүсдэг болов гэж бодоод байдаг. Ер нь за дуучин мэрэгжлийг одоо өвөл сонгоог гэвэл бас эрэгтэй хүмүүс одоо сая хэлдэгсэн те нисгч болно, жолооч болно. Одоо ийм тамирчин болно гэдэг л мөрөөддөг байлаа шүү дээ. Хэрвээ одоо зарим үед ингээд бодоход дуучин болоог бол нэг тэр талын мэрэгжлийн хүн болох байсан багтаа гэсэн бодол төрдөг. Хидгүй одоо би ч одоо нэг тийм юм хүм тийм урд үйтэй тийм эвсэлтэй биш. Тэгээ ерөнхийдөө өөрийгөө бодоол гэдэг ер нь урлагийн хүн болоогүй байсан бол одоо мал руу гарах байсан болоо та. Мал дараа их дуртай байсан, төхөө байсан. Тийм. Хоёр ой гарантаагаас хурдан унаамар унж эхэлсэн болохоор тэгээд маш багаасан. байнга л ер нь мал дээр очдөг. Тэгээд айлын том хүүхд жолооч тэрүүд их л ер нь. Тийм. За дүү охин яаж байна? Бас дүү хоор аялж байна уу? Дүү охин одоос ой дуулдаг шүү дээ манай дүү чинь. Тэгээд өөрөө одоос жоох ичимхий тэгээд урлаг соёлоор ч нэг яахгүй. Яагах тий. Яг урлаг руу хүн ч дорлж л явна гэхээс бол одоос. Тэглэхгүй байх. Тэгээд дуу хоор дотор яг уртын дууч мэрэгжлийг сонгоход бол бас яг ингээд аав ээжээс одоо ойр дотны хүмүүсээс нөлөөлөлөөс гадна ангиа сонгодог шүү дээ. За дуулаачаар суралцж байгаа бол эстрад дууны анги байна, ийм ангиуд байна гэж тэгдэг. Уртын дууны ангийг ер нь бол яг бодцсон байв өөрөө. Уртын дууны анги гэж одоо ер нь уртын дуугч актер сайн мэддгүйс юм а. Тэгээд би 10 жилд байхад манай Төв аймгийн Монгол Урхтан театрын уртын дуучин Цагаан өвгөн гэж юм байсан. Та таних уу? Танилгүй ах цуг ажиллаж байсан. Цагаан өвгөн багш чи ирж Алтан булагт нөгөө хүүхдүүд уртын дуу зааж өгнө гэд ирж яхад би харин ямар азар одоо бас тэр хүн дээр очиж уртын дуу заалгасан гэж боддог. Тэр хүн дээр уртын дуу заалгаж байгаа. Тэгэл 9 төгсөөл коллежид явъя гэхэд манай ээж чи ер нь өөрөө их тийм урлагт дуртай хүн байсан л та. Өөрөө багасаа л гитар тоглол байнга дуулж хурдаал явждаг тийм. Тэгээд соёл урлагийн их сургууль руу соёлын коллежид руу юу яах гэж ирээд зохиолын дууны ангид орно гэдэг. Одоо энэ ардын жигчин одоо Чахлан ард, Батсүх ард, Батбаяр ард
гал мундгуудын одоо жинхэнэ дуу гитэр чинь багасаа сонсоод урлагийн үзлэг тэдний дуунуудыг л баян дуулдаг гэсэн юм чинь. Тэгээд тэд нар шиг хүмүүс болно гэдэл ирэхгүй яах вэ? Тэгэхгүй яах вэ? Манай цагаан гоч мунд их юм. Тий, тэгэж ирсэн чинь зохиолын дууны анги гэж одоо юуных анги байх вэ? Нийтийн дууны анги гэж. Уртын дууны анги байгаа гэд. Тэгээд нөгөө цагаан өвгөн багшийн одоо өстой нэг буйнаар хөрх тэр хүний зааж өгсөн эрдмээр тэгш тэгэл уртын дуу дуулаад нэг жоохон гадралдаг байсан тэрнгүүрээ тэгээд тэмцэж орж ирсэн. Суур байтай байглаас өгсөн сайхан байсан. Тэрэн дээр цагаан ах чинь тийм сайхан шүт сайтай бэртэ цангилсан тийм нэг хүн олоотой байлаа. Жанцан жоо гэдэг манай ерөөлч хуурч магтаалч байлаа. Ерөнхийлөгч өрөмжилт. Би тэр хэдийн тоглолтын хөтлөө явдаг. Нэг том бичгийн цаас барил гардаг байлаа тайцсан дээр тэгэл заагаан зэрэг минь цааснаас салаа шүү гэл. Ингээд дараагийн сум очиход нэг цаас, дараагийн сум дээр очиход нэг цаас нь ингээд алгуулах маа ихтэй явж байгаа л бариад буухад цаасгүй хөөрхөн тэгэл за дайжгүй хөөрхөн юм сурч шүү гэл ингээд өгчүүл урлагийн буй их шүүл бас тий. Их тойруугаар амьдралд ойрхон уул устай холбож ярина, нутаг усны түүх домхийг их ярина. Тэгээд тэр үед одоо энэ эзэнгүү дуу мó гэж ер нь бол бид нар нэрлэдэг шүү дээ. Ингээд одоо уламжлалж ирсэн дуу гэж нэрлэдэг ч гэсэн тэр хөгжүүл бол тэр уул ус нутгийн дууны үүсэл түүхийг бол гаргууд сайн мэддэг байсан. Сонин. Тэр үед одоо GPS юм уу янз бүрийн зүйлээр одоо зам ам заалгаж явж чадахгүй байхад тэр хөгжүүл одоо дараагийн сум аймгийг төрөхгүй олччихдаг. Тэгээ ийм эрдэмтэй хүмүүстэй л хамт өсч хэдүүлээ тий. За ер нь бол Алтан болгон сумандаа бас ингээл үйтингийнхэн чинь барилднаа, ноцолдноо хүүхэд шуухад байхад одоо тэгэл вэр малтан дээр ингээл арвагаасаа унаач хүүхдээр гарсан. Барилдад ноцолж яваа хүүхэд ах наснда бас үеийнхэн дотроо. Үгүй нэг актер юу яадаг вэ гэсэн зүгээр яг хөдөө байгаад нөгөө гэрийн гадаа мадаа бол хүүхдүүд тоглоол тэгэхэд бол яг хүүхдүүдтэй ноцолдож мөцөлт. Тэрнээс биш актер тийм юм мөн дээр бол өсвөр-өсвөрийн тэмцээн одоо энэ тентгийн юм хүм дээр бол актер яаж байгаагүй. Нэг удаа яг аав нэг наадамд очиод нэг хулмартай очиод хулмарын төрүүлээд би энэ хүүхдүүдийн барилдаанд өөрөө үзүүлээд нэг тэгжил байсан. Ер нь одоо таны олон сайхан уран бүтээлүүд байгаа. Олонний хайр үндэслийг хүлээсэн. Бүхэл уран бүтээлтэй хүмүүс хайртай байдаг. Одоо хүүхд илгэж авч байгаа юм шиг тийм ингээд бүх цаг хугацаа нойр хоол хөчлөөрөө ингээд зарцуулаад явждаг. За энэ дуун дээр нэг арай л бас хүч шаардлаа та сэтгэл нэлээ шавхлаа та гэсэн ямар уран бүтээл вэ? Олон уран бүтээл байгаа таних бол. Би ч одоо ер нь сүүлийнхээ уран бүтээлүүд дээр нэлээ их яаж юм та. Чамбарж ажиллаж байна. Одоо тэгээ отхон баярх манад бас их зөвлөж байна. Тэгээ бас ер нь юм сурцсан болчих юм болов уу гэд бодохоор бас нэлийн дутуу байдаг юм байна. Том ундаг хүмүүстэй яахаар. Өдөөсөө л нэг л болж өгөхгүй байхал байдаг юм. Насан туршдаа суралцдаг гэдэг чинь үнэн байна. Босод суух амьсгалахаас эхлэв тий. Тэгээ хүн харах чинь нэг ороод нэг дууд болчих чинь амрах юм шиг л харагдаад байна. Яг дуулах ч одоо ерөөсөө тэр дууны бүтэн дууны одоо тэр сэтгэлгээг ая их шиг аялгууг одоо бүгднгийн тэр хүмүүсийн сэтгэл рүү авчиж үг болгоныг өгнө гэдэг ч бас нэлээд хэцүү байдаг юм шүү дээ. Даавын тухай дууд болох жижил уул хангай өөр юмны тухай бодоод толчгаар л ерөөсөө тэр дуун тэгээд амьгүй болоод эхэлдэг юм байна. Уран бүтээл дээр ч одоо маш олон хүний одоо хүч хөдөлмөр зориулагддаг учраас бас. Тийм. Тэр олон хүний хүч хөдөлмөр чинь танаар илэрхийлж гарна. Тий. Ард түмэнд хүрнэ. Тэгэхээр зэрэг үнэхээр бас том даваа. Одоо бие орны эзэм эрүүл мэндээс эхлээд л анхааралтай болгоомжтой байхгүй бол одоо дуустч нэг хэдэн минут ингээд тайзан дээр гараад нэг цангил сайхан авчаал орчдөг гэж бодоод байт юм шиг. Цаана бол асар хөдөлмөр шүү дээ. Тий. Тэр актер ядардаг шүү дээ. Тэр нөгөө их эрчим энерги их зарцуулдаг юм шиг лээ. Гарч ирээд дуулахад. Нэг тайзан дээр гараад би чи нэг хөлрөдгөө юм л та. Тэгэл яг нь гэрэл гээгээ тавьсан ч гэсэн хүний хөлс гарна л та. Тэгтэл нэг гарч ирэл дуулахад л зүгээр хэрнэ. Нилээ хөлрчөөл бухад ирдэг шүү дээ. Маш их зориулт хийж байгаа байхгүй өөрөөсөө тий. Сэтгэлээсээ. Эрчим зарцуулдаг юм болоо даа л гэж боддог. Тий эрчим энерги гэж хэлэх юм уу? Ер нь тийм байна. Асар их энерги байна. Яг тийм тухайн үед яг тэр орон зайг бүтэн өөртөө шингээж л бас зүзгчтэй холбогдож байгаа шүү дээ. Тий. Би чинь баг залуу байхдаа бас бүжгэлдэг байхантай байлаа. За хаяас энэ дуулмын ав толгой битэр чи ирэп мэрэп үгэлдэг тэр үед. Бүгд залуу Төв аймагт нэг ирэп бүжгийн сүд шиг хамтлагтай. Ер нь бас бүжигдөө урлагийн хүн тайзан дээр хахад маш том хариуцлага.
маш их олон сар жилийн хэдчнээ жилийн хөдөлмөртэй тэрийг хэдхэн минутанд үзүүлнэ гэдэг бол нэрээ бас л маш том хариуцлага шүү. Тэгж бодогддог. Би одоо Шаргагийн киног үзээд дуугийн сонсоод маш сайхан ингээд аялаад уйлаад киног нь үзээгүй байхад ингээд өдөө орнотгоор явж хат. Тэг эхнэр маань ирээд санал тавиад үзээч. За үзүүлч миний ханд баларх юм байна гэдэг чийсэн. Үзээд үнэхээр баларч ирсэн. Айхтар бол хоног тэр уйлж сэтгэл их савлгаатай дэнслэгээтэй байж энэ кино та яаж холбогдов? Энэ Санчирт хоёр маань яаж холбогдож энэ дуу бүтвэ түүхэн? Ерөнхийдөө манай Санчирх битэрч ер нь хамтарч ижилдэг. Миний уран бүтээлүүд одоо хөгжмийн хариулга дууны аялгаа бүгд ингэ хийдэг байхгүй юу? Тэгээ Отгон Баярын битэрч бөөн ороод энэ стадионд тэнт байдаг шүү дээ. Зингэлт гэдэг. Тийм. Тэгээд яг Санчирх дээр эхэнд нэг энэ гүрөө 6 зохиолоор бичигдсэн юм кино хийгдэж байгаа юм байна. Ахын энэ хөгжмийг хийж байгаа. Тэгээд энэ киноны дуугаар нь чамаар дуулуулчих гэдэг. Ахын дуу дуулах уу гэдэг. Тэгё яах гээд. Тэгээ аялгаунд гарч чаад тэгээ гүрөө 6 шүлгийг бичээлэр тэгж дуулсан. Дуу баг. Мундаг шүү. Одоо бүр гайхаад байдгийн хүмүүс хаанаасаа яаж ингэж нэг олов бас тавилан бахалтай энэ цаанаасаа зураг байдаг штэ хүний амьдралын. Хинчил дуулж магадгүй байсан хинчил одоо энэ аялгау гарах өстөөс ингэж нутаг тэр ус ойролцоо олчиж байгаа. Санчирын ээж битэр бас хамт ажиллаж байсан. Сайхан бүжгэлтийг маш хөдөлмөрч тийм хөгжмийн мэдрэмжтэй тоглолтог тийм мундаг эмхтэй байсан. Тэгээ Санчирч баг залуу хөхтэйс одоо бас баг миний вэн шахав. Дичний хамтлагтай. Тийм багасаа урлагтай ойрхон тийм сайхан гоо байсан. Сайхан залуу болоод мундаг уран бүтээлүүд хийгээ явчихэ. Тэгээ Шаргагийн киноны дуу сонсоод үнэхээр өмөрсөн. Маш их олон хоногор өмөрж эвгүүцсэн одоо амьдралд ойрхон. Тэгэл ингээл аялагчээдэг одоо ингээд ямар цаг мөчт ингээл ашиглахад л дотор тийм нэг нураа авчихдээ. Тэр хүний хувь тавилан ч өөрөө тийм сонь зургалтай ярьдаг байхгүй юу? Хүсээд олдохгүй нэг хэсэг хүн байдаг. Тэ хэсэг байхад гүгээд ирдэг нэг тийм тавилан байдаг. Хүний амь амьдрал гэдэг тийм тавилантай. Тэгэхээр зэрэг ер нь бол энэтэй холбоод ярихад сайн найз нөхдийн холбоо гэж бас энэ амьдрал айгу нөлөө үзүүлээд. Муу ах トゥ хамаг задангаас сайн ах トゥ дээр бид нар ярьдаг шүү дээ. Тэгэхээр Дашка маань хүний амьдрал ер найз нөхдийн төшиг тулгуур харилцаа холбоо ер нь хэр чухал гэж ойлгож явдаг. Чухал байлгүй яах вэ ч та. Хүн болвол ер нь тэгж боддог шүү дээ. Амьдрал тохиолж байгаа янз бүрийн нанд юм бол ээж авдар очиод уйлаад байхгүй шүү дээ. Их нэртэй ч уйлаад байхгүй шүү дээ очиод. Тийм ээ уулж дуулаад найз нөхдөд л одоо тэр юмнуудаа хуваалцж яринд гаргана тий. Сайхан найз үзэгдэг бол одоо хүний амьдралд хамгийн бас нэгэн хоёр багна гэдэг бол тэрний нэг нь болж явдаг тийм сайхан зүйл л дээ. Нэг үнэ. Сэтгэл зүйчдэр гүгээд очих ширчүүд байнгын нэг юм хатуу юм задлаад яриад байхгүй. Энэ ч бас 90 саруулаар шийдэх асуудлууд байна. Тэгээ яг энэ би бас их тийм бодолтой явдаг. Сайн муу юм зөвлөлдөх. Бас сэтгэл санаа бид нар чинь үргэлжил дотор хүүхдэрээ л явж байгаа шүү дээ. Харахад л нэг аав ээж том биетэй л болчиход байгаа болохоос хүнд бас гомдох үе гарна, баярлах үе гарна. Бас бид нар ч одоо хүнээр магтуулмаар өгч үе гарна тий. Тэгэхээр чинь байнгын аав ээж ах дүүрөө шогшоод авах хэцүү. Найз ихтэйхээ нэг урмын үгээр тижээгдэх. Тэд нар буруу зөвийг бас чиглүүлж яадаг. Тэгээ харахаар л ер нь хүүхчиг бол сонин байна. Тэд нартай хов зөө тий. Бид нар чи ирчүүд гэсэн юм ярмаар л шүү дээ. Янз бүр бол нэгэнтэйгээ хөөцөлдөж гүгээ айлсгүр чигтэй юм бол марзан шүү дээ. Яг бидний хэрвээ ингээд нэг бичлэг зураг авахгүйгээр эдэр харуул яг хүүхдэр явдаг юм байна шүү дээ. Сахал нуурхсан том гизтэй хүүхдүүд л гүгээд байгаа шүү. Ер нь бол аавал нэртэй болохоос Дашка маань ямар өнгийг ер нь голчлон бас бэлэгддэг юм бэ? Би бол одоо шар өнгийн бүс үүсэн байхаар шар өнгийг бас нэлээд бэлэгдэх өнөө гэж анзаарж байна. Тийм би чи өөрөө ер нь тийм шар өнгийн дуртай. Дуртай. Яг хувцалтан дээр бид нэг шингээд байдгийг ирчүүтэй. Хүүхнүүд чиг яг нэг гялцаал хийдэл айхтар хүмүүсгүй ч гэсэн ямар нэгэн хувцсандаа юм нэг дуртай өнгөө шингээд байдаг байхгүй. Шар өнгөний ер нь бол тааламж сонирхол дуртай өөрөө ер нь бол тий. Ямар л тадаасаачсан сайхан шүү дээ. Зарнаар гээл. Түүх уламжлалын үед Дашка маань хэр сонирхолтой байдгийг. Жишээлбэл одоо манай их эзэн хааны Чингисийн талбай дээр Чингис хааны хөшөө маань байж байна. Хоёр талын хаа маань одоо жишээлбэл хэн байдгийг. Нэг морь унсан хоёр баатар байдаг та. Энэ талаар эдгээр бас мэдээлэл байна уу? Түүх дуртай юу? Би ч өөрөө тийм юунд их дуртай. Түүх юм. Айгүй их сонирхолтой. Би ч
Тэр хоёр хүн болгон мэддэг хүмүүс бас байдаг юм байлээ. Би одоо мэддэг юм болов уу гэж боддог. Би сая фэйсбүүк гарч ирсэн чинь. Одоо яг ховдлын хааны өшөө нэг талд нь нөгөөдөө хааны нэг өшөө урд талд нь одоо улсын говь мухлаа нөгөөх нь борч. Эдгээр одоо хаад баатруудын хөшөө байгаа. Би бас ингээд саяхан бичлэг хараад байна гайхчихсан. Төдийл бас мэддэггүй юм байна. Сүбэдэ Баатар байдаг л нэг нь. Мухлаа Баатар нэг нь тийм үү? Тий. Борч шүү. Би борч л гэж боддог. Борч гэж боддог. Сүбэдэ юм болов. За энийг бас уйлаа. Нэг талнаа мэдчих дийлэх. Би ч одоо нөгөө нэг түүхэн кинонуудаас үзсэн. За тэр яг өвөр Монголын Чингис хаан киног бас нэлээ. Бас үзтгий одоо телевиз цогсолж яхад гарчлыг бол үзчихлээ гэдгийг. Манай кинонууд бас чанартай сайхан. Ер нь бол түүхээ холбоод явахд бол одоо сар шинтэй ч гэсэндээ зайшгүй холбоотой. Сар шинийн баярыг ер нь даашгүй маань хэдийгээс тэмдэглэж өссөн гэж боддгоо ер нь хувьдаа. Тэмдэглэж одоо эхэлж байгаа хугацаа шүү дээ. Одоо бид нар удахгүй сар шинэ хийж байна. Хэдийгээс юу нэ? Тэмдэглэж эхэлсэн гэж боддгоо. Сар шинийн баяр. Монголчууд уу? Тий. Гэхдээ одоо тэр ер нь түүхийн судалгаа юун дээр бол одоо 9 шид дээр л янз бүр ярил гарч ирдэг юм байна лээ. Хүннүгийн үеэс ч байж магадгүй гэдэг хэзэн Чингис хааны үед бол ер нь бас нэлээд тодорхой байсан болов уу гэж боддог шүү дээ. Баримт татлагаанууд нь ч гарч ирсэн байдаг болов уу гэж. 13 дугаар зууны үеэс бол нэлээд дэлгэр тэмдэглэж исэн болов уу гэж боддог. Ер нь тийм байна. Би бас сайхан нэг манай арадагийнхан бид нар дотроо хөрхийн сар шинэ нэвтрүүлэг хийгээд нэг хөтлөгч туул маань ийм асуулт хариулттай нэвтрүүлэг хийсэн. Тэгээ бид нар зоож орж хариулаад би болохоор бас манжаас хойш заагсан малчтын цагаансаар нэтрийг гэж хэлсэн. За Цэдэн бол даргаыг Чобэлсэн гойг л урхан болоход нэг болж исэн түүх тэргээл ингээл толгоо эргээд байсан. Яг Чингис хааны үеэс л энэ бол түүхэн дээр тэгж харагдаад тэгж хариулагдт юм байна бас. Тэмдэглэж эхэлсэн байт юм байна. Тэгэл л нунд нөгөө малчтын цагаансаар. Ер нь одоо тэгээ эзэн төр оршин тогтнож үндэстэн байгаа бол ямар нэгэн байдлаар баяр эслийн байж л байсан байж таарах байлгүй дээ. Тэгнь. АТВ-гээ одоо сайн сайхан болсон гэдээ бас энэ нэг хэсэгтээ бол намар цагт хийжсэн үе төр байдаг юм бэл. Намар цагт. Тэгээд одоо эзэнээс юм бас ингээд цаг хугацааны урсгалт хавраа ингээд өвлийг үнтэй давлаа. Одоо өөрийн сайхан хавар цаг альчлал ирлээ. Ингээд шинэ мал төлж тэ одоо ингээд шин шимээ итэргээд энэ маягаас бас хавар руу орсон юм гэж би бол дотроо бодоод идэх. Ер нь бол өвөг эцгийн одоо уламжилж ирдэг захиас ингээд өгнүүд бас бидэртэй ингээд бодогдож явдаг. Одоо аав ээж чинь те. Би бол одоо аав ээж заруулаа өссөн айлын дунд Төв аймагт. Манай аав ээж бол намайг олонтойгоо яваарай. Ямаа хуваалц сураарай. Тэрийг захидаг байсан. Одоо Даашкигийн хувьд бол одоо өвөө эмээ те аав ээжээс ямар захиасуудыг дотроос бодож амьдрал хэрэгжүүлэх гэж хичээж явдаг. Ер нь ч одоо тэгээд нэг хүн чанартай хүн яваарай л гэж захидаг байсан тоо. Өөрсдөө ч гэсэн тийм ер нь амьдралаараа тийм харуулж исэн. Ээж өвөө бүгдээ зэтэрч ер нь хүн тусрах уу, хүн битгий хотлоо ярьж байгаарай гэдэг байсан. Сайхан чанар шүү дээ. Тийм. Манай монголчуудын ер нь ганц баримтлж явдаг юм чинь ер нь тэр хэвчтэй. Улгаа ихгүй. Нэгэндээ тусалж яв. Тус тэмтэй яв гэд цайлхан цагаан сэтгэлтэй тийм л хардаг юм л дээ. Тий. Ер нь эзэнээсээ тийм шүү те. Одоо тоглолтын үеэр дээр бас янз бүрийн хөгжилтэй багтууд гарнаа. Хөгжим унтрах, тасрах, за тэгэл хайзан дээр хазгаад лиг гიშгэх гээл ийм бас хөгжилтэй үе дээр тохиолж яваа. Тэмцээний үеэр ер нь тэр voice тэмцээнд орох саналыг гэр бүлийн хүн юм уу те найз нөхдөө багш ч юм уу ингээд санал тавьж ирсэн үү? Ер нь нэг ороод үзэх юмс гэж өөрөө шийдвэр гаргаж ивэ. Тэрийг нөгөө эхний жилийн би үзчихсэн. Тэгээд гоё тэмцээн болж байна та. Ямар гоё энэ одоо тайзан таныг дуулж үзэх юмсан гэж бодож байгаа. Тэгээ байжсэн чи дараагийн нэг сонгон шалгаруулалт нь явна гэд фэйсбүүкээр линк нэвж байхгүй. Манай нэг дээдлийн курсын нэг их орчихлоо бүртгүүлчлэг тавьсан байсан. Тэгэхээр би нөгөөх рүү санаанд ороочгүй бүгднийг бөглөөд л орхицсан байсан чинь нэг өдөр ирж та энэ voice show-нд бүртгүүлсэн байна. 7 хоногийн дараа ирж шалгуулна уу гэд. Тэгээд 7 хоногийн дараа би чинь дуу мууч бэлтээх. Тэгээ явжсэн чинь. Тэгээд 7 хоног өнгөрчлөө. Тэгээ үйсэн чи яг тэр өдөр нь бас залгаа телевизээс та ирж ийн хаана явна гэд болдог. Өчтдөг ч юм лээ, өчтдөг ч юм лээ, ярьшиг ч юм лээ гэж тавьчих чи ахаа залгаж чинь. Та одыг хаана явж ийн гэд. Тэгэхээр за очие та гэж. Тэгээд дахиж очиод олон хүмүүс шалгажсэн. Манай ээж аавч одоо
Монгол улсын төрийн яшин шагналт ардын жүжигч бэлгийн дамжсран гэж хүн байдаг. Тэгээд юун дээр дуулуулаад хэдэн дуу дуулуулаад уртын дуугаа дуулаад тэгээд танахнаас одоо юу хүмүүс урлаг соёлын хүмүүс байдаг гэдэг. Ийм хүн байдаг. Тэгээ бас нэг ахаад нэг өрөөнд ахаа шалгуулдаг гэдэг. Тэр шинэ орхих нь бас нэлээд олон шалгадаг юм байна. Зөндөө олон төрөл бүрийн дуунууд дуулвал. Тэгээ за баярлалаа та. Яв бид нар танд юу яана. Тэгж жаад уцаар хариу өгнө гэдэг. Тэгээд тэр чинь нэлээд байж байгаа сарын 2 сарын дараа ч лөө. Та тэмцсэн байна баяр хүргэе гэдэг. Тэр чинь тухайн үедээ бас нэг 5-6 мянган хүн шалгуулж ороод тэгээд энэ чинь шигш шалгасаар байгаад нэг 100 хэдэн хүн авч л ортдог. Маш олон бүртгүүлт юм шүү дээ. Тий зөндөө хүн гал. Шалгуур ихтэй юм шүү. Чанга. Би одоо 1-2 жишээлбэл би бүртгүүлээд очлоо тийм үү. За нэг эстрад дуу ч юм уу, ардын дуу ч юм уу ингээд нэг 2-3 дуу дуулуулаад шидэт хийх юм байна гэж бодсон. Үгүй юм биш. Овоо юм бол тийм. Төрөл бүрээр нь шалгаж үзсэн. Тийм учраас дэлхийн хэмжээний гэж явдаг чинь энэ дээр шалгуур нь өндөр байна шүү. 90 олон мянган хүнээс гэдэг чинь. Хөгжилтэй тийм өдөр гарч ив одоо дэлхийн сургуулийн үеэр шинэ баг үүснэ. Таньж мэдгүй хүмүүс ингээл орондоо нэг дор өрсөлдөөл хэлсэн шүү дээ. Твич дээр чинь одоо нөгөө гадаад дуу дуулдаг дээр чинь нэлээд хэцүү байсан даа. Би чи өөрөө англи хэл мэлэрч ярьдагчгүй. Англи хэлний хичээл ордог ус нэг хөгжилтэй юм болж би бол англи хэлний хичээл ороод 10 жил багт. Тэгсэн чинь My Family-г шалгалт авна гэд сонсчихгүй юу. Тэгэн гот чинь тухайн үедээ бас толгой ажил гэх юм одоо яана гэх юм чинь тэвтрийн 2 гол уудас тастаж авангуудаа номон дээр My Family ингээ бичсэн байт юм. Тэрийн сайхан хуулаад My одоо юу гот My name is дашны ов нэрмэрийг бүгд ингээ бичээд өөр хүний англи нэрлээс тийм сольж мөлөө тэгэл бичээ сайхан юу яачлаа хуйлаад өгсөн дороо ичгэлээ нөхөө. Тэгээ багш орж ирэл за гол цас гарах бичээд яа гэл тэгэхээр бичиж байгаа амтан болоод тэнчиж. За авраал гараагийн гутал газ солиол авчил өгчлөө. Тэгсэн чил засаа суужсэн л багш. Дашны унаашаа гараад иртээ гэлдэг чинь. Яваал бичсэн. Чи нэг өөрөө бичсэн үг гэлдэг чинь. Тийм гэлдэг гэсэн чинь. За одоо юу бичдэг гэлдэг чинь. My name is гэл баг. Тэгээ муу. Тэгнэ чи. Тэгж явсан хүн чинь тийж юу англи дуу муу дээр нь шал хол байгаа юм чи надаас чи. Тэгээ дээр үед гадаад дуунуудын сонсголоороос ордог гэсэн. Бидний үед ч одоо пянц көргүүзэр кассет дээр сонсдог байлаа л. Тэгэхээр яг л гадаад дуунуудыг одоо сонсголоороо л авна л та. Англи хэлгүй болвол үгээд тогтоогоо л те. Бас нэг ажиллага маялгаа нэг алдчихгүй юм шиг гээд сар шиний баярд өгч байна. За шиний нэгэнд одоо уламжлалсаар бидний нэг хийдэг асуудал байдаг ирэх хүмүүсээ. Гочлог өглөө босоо тэгээд ямар уламжлалсаар ямар зам үглээ эхэлж гүйцэлдүүлж байна. Шиний нэгний өглөө. Оо одоо сайхан босоод л дээл хувцаа өмсөөл бурхан дахилдаа зуул хүжээ өргөөл. Тэгэл юу яадаг та. Би ч одоо нөгөө манайхан бол сайхан мөр чигээ гаргадаг юм. Би одоо аав маань ер нь дагаа гаргацдаг юм. Яг аав нь бүгднгийн даатгаад мартаа гаргачих гээл. Бас тийм ясаа байна. Тий. Зарим айл болгонд гарыг гэж яддаг, зарим айл бол өрхийн төргөнд гараад ингэчөө. Нөгөө арай ахмад тастай өр хөхтэй даатгаад одоо мөсөг хамгаал ингээ гарыг гэдэг чинь тий. А манайх танаас тийм үз ёстой байна. За сар шин дээр яаж ийн бууз ман шиг хэр зооглож чинь ер нь тоонд нэг ач холбогдол гэж хийж гэнэ үү? Би организмд зохицуул идэж гэнэ үү? Ой одоо тэгэл монголчууд чи ер нь тэгэл дандаа бэлгэдлээрээ амьдэрдэг. Арт хүмүүс шүү дээ тий. Тэгээ нэг айлд орол нэг сайхан 3 бууз өнгөч гэх тэгэл хоёрыг идэх 3-ыг ичгээд л тий. Шиний юм шиг гүртэй. Тий сайхан тэгэл ер нь монгол хүн чинь амны бэлгээрээ гэж юм болгоныг л дандаа бэлгшээлж сайн сайхнаар бодож л явдаг ийм л арт хүмүүс шүү дээ. Тий. Яг үүнд одоо ингээд үүдингээ найзууд ингээд бас өөрт тус гаралцсан ингээд байж байгаа. Түрүү хэлээ нөхөрлийн талаар хальт дуртаад өнгөрлөө. Найзуудаас шинэлгээ хийдэг шүү дээ. Аав ээж номын багш хамтуудаа золгочоод 2-3 тэ сар жоох ингээд хуучрахаас өмнө бас нэг айлчин гэж хийж. За танах найз зөвхөн донд бас тийм ёс байна уу? Оо байлгүй яг өдөр чи одоо тэгэл сарын зэрэгтэй. Нэг сарын ах байсан ч гэсэн тэгүр дагуурна. Нэг нийтээ орон сайхан тэгэл сайхан яриад илгээд инээж өгрөөдөл тэгэл тэгдэг. Бас аштайхан санагдаад тий. Хамтуудаараа ороогаар чинь ерөөхдөө нөгөө
ажил албан талаараа мэдээлэл солилцсон, эх жилийн төлөвлөгөөгөө сайхан ярилцсан. Найзуудаараа суудаг арай сайхан чөлөөтэй. Сайхан. Одоо ч тэгээд ер нь монголчууд сайхан үндэсний баярыг дэлгэр тэмдэглэдэг болсон байна шүү дээ. Одоо тэгээд аргачгүй байлгүй дээ ч одоо ер нь жилийн 4 үлрэлд одоо 365 хөөрхийн монголчууд чинь төгжрлээс төгжрлийн хооронд л. Тийм. Стресстэй. Ажлаас ажлын хооронд л одоо зүтгэж шүү дээ. Тэгээд нэг сайхан баяраараа бас одоо хамт олон ахын дүүстэйгээ нэг сайхан хууч яриад илгээ сайхан сууж сайхан. Тэглэвэт. Бүр цаанаасаа зургантаа л бас одоо санаа зов бол заяа зөв сав дүүрэн тийм л арт юм шүү дээ. Ерөөсө жилийн жилд. Тэгэхээр нэг эдээ удаага дэлгэд тавиад гой ганга хувцас өмсөөд ганган чамын хөөр гансаа яриад ингээд гангардаг үе юм. Тий сайхан. Монголчуудыг ойлоо сайхан хөөр. Дэлхийд бас гайхуулдаг энэ зан үйлийг наадмаас гэр илүү бас сар шинээр гадны жуулчид Монголд их ирдэг юм бэ. Бид төдийлөн мэддэг. Тэгсэн сар шинийн баяраар бид бас их нарийн нанд одоо энэ хорон дотортой сайхан үлж байна одоо. Сайхан үлж байна. Конференцээ орсноо. Сайхан. За ажил алба тавтай. Тавлаг сайхан. Тавтай. Хэд хутгаа зүгээд ингээд хөөрөг дайлангаа бариад ангийн өстэй хоцгонроо өмсөд ингээд илүү сайхан сүрийг оруулаад бас баатарлаг ингээд энэ хөдөлмөрч энэ малын шим зүсээ хүртээд тэтгэнгээс суугаад гадна татны наадмаас илүүтэй бас энэ сар шинийн байрт ач холбогдол гэж асар их ирдэг гэж байна Монголд. Тэгэхээр ер нь та бас энэ Монгол ховцны одоо дээлний бахархалтай бидний ахуй хэрэглээний одоо ингээд л одоо домп байж гэн сангийн байбар байж гэн ингээд хүүхд тахаас л ойрхон өслөө эдгээр зүйлүүдэд бас хэр нандгинж гэн хэр ач холбогдол өгдөг та. Нандгалгүй яах вэ? Чи одоо ер нь эцэг өвгдээдсээс л одоо бидэнд өвлүүлж үлдээсэн хийм сайхан өв шүү дээ. Сайхан дээл хувцс. Бүхэл зүйлтэй нь одоо үлдээсэн байж шүү дээ. Сайхан газар нутаг байна. Аяг нь байна. Одоо хүнтэй минь тус мэд хөөрг нь байна. Өмсөө явах дээл нь байна. Гутал нь байна. Бүс нь байна. Тийм сайхан өвгдээдсэн үлдээсэн энэ сайхан өв хөрөнгийг сайхан хойч үйдээ зөв өмсөж хэрэглүүлж, идлүүлж цааш нь өртөөлж үргэлжлүүлэх нь бол одоо бас өнөө цагт амьдарч байгаа. Энэ сайхан эзэнт гүрний одоо гал голомтыг сахин суугаа Монгол хүний бол одоо хамгийн нандин зүрх сэтгэлдээ бодож явах үүрэг хариуцлага болов гэж бодож явдаг штэ. Энэ бас уламжлаа. Энэ монголчуудын өөрсдийн үлдээсэн өвгдээцийн нандин зүйл рүүгээ бол монголчууд хэзээ ч дайрч болохгүй. Энийг бол өгөөсгөж болохгүй. Дээдлж биширч хойж үйдээ илүү олон жил одоо түгээн дэлгэрүүлж явахын л одоо зөв болов гэж боддөг шүү дээ. Зөв тий. Энийг ялангуяа одоо за бид бас ингээд өөрсөндөө шингээгээ явж байгаа залуучууд бас нэг үе одоо сайхан хүмүүстэй болж дээл хувцсыг хүмүүстэй болж идэл хэрэгэл хэрэглэх гээд байдаг бол за тий. Одоо эвгүй харагддаг ч одоо за пүүзэн тэрэж өмснө юун тэрэж өмснө одоо тухайн цаг үе нах. Тэгтэл бас өмсөд байх гэдэг нь надад бас сайхан харагдаад байгаа. Загварч бас бүр мундаг болжээ. Эрэгтэй эмэгтэй хантаас дээл хөрөмтэй. Би бас ашиггаа анзаарч ирсэн. Талбай дээр нэг жагсаал болов уу? Тийм. За тэн дээр очиод нэг өөрөө ч богинохын ярьцлага явуулж ирсэн. Би анзаарч ирсэн зүгээр яхан нөгөө иргэн үнэвч шүү дээ. Адилхан л одоо аав эр хүний хувьд. Тэгээд бас ганц нэг коммент харж ирсэн. Энэ дуу ч одоо бас нэр энэ дээрээ дуу хоолойгоо өргөө явж яах юм. Өдөө танил хүмүүстэй ингээл талбай дээр ирдэг шүү дээ. Тэр чинь амьдрал ах нь бол боломжтой л байдаг. Энэ дээрээ одоо ингээд Монголын амьдралыг ингэж амьдруулмаар байна. Сайн сайхан байлгамаар ингээд яриа явждаг. Шаардлага байна уу залууд тэр янз бүрийн коммент явьжсэн. Надад бол зөв сайхан иргэн хүн энийг хоронд төрж мэдлээ. Амьдарч байна. Миний өөр хүүхэд үлдэнэ. Ингээд бас дуу хоолойгоо хүргээ явж сайхан л байна шүү дээ. Надад тийг санагдсан. Энэ дээр бас ер нь үйл бодлоо хуваалцах бас нээлттэй шүү дээ бид нар ер нь. Өнцөө хуулиараа ч гэсэн ямар бодолтой болов аав нь бол. Энэ улсын иргэн хүн ч одоо чөлөөтэй үзэл бодлоо нэр хэлэх хэрэгтэй хэвчтэй юм чинь тийм ээ. Хүнлэн чинь тэгчих болохгүй тэгчих болохгүй тэр нь чингчих юм болов энэ чингчих юм болов гэд хагаад бэмбэгнээд байх хэрэг байхгүй шүү дээ. Ер нь нийгэмд болж байгаа болохгүй байгаа асуудлыг бол ер нь зөрөгтэйхэн шиг хэлж байх нь зөв бицтэй. Зөв байлг байх. Гэхдээ яах вэ зүгээр ер нь ард түмний багтарсан сэтгэл хүн болгоны ам дээр байдаг зүйлийг л хэлсэн шүү дээ. Ард түмэн бол одоо бүгд л ер нь санал нэгтэй сайхан амьдрал нь болоод бүтээд аз жаргалтай сайхан байсан бол юугээд л энэ 76 энэ 126 руу хашгираал орилол талбай дээр хэдэн мянгаараа жигсаад л ингээд байх юм тийм ээ. Тэгэхээр бид нар чи аав хүмүүс Монгол улсын иргэн хүмүүс баярлал гомдно хүнээс авдаг бүгд л мэдрэмжийг авах шүү дээ. Олон танигдлаа дуулдлага хурдлаа хэрэг ойлтгоод гомддгоо зүрхсэтэлтэй юм гэж байхгүй шүү дээ. Баярлалаа чи тэрхэлэн сайхан үедээ сайхан байл байх.
сайхан бэлэг дэмрэлтэй баяр наадмууд байж, цагаан ногоон сарууд байж, шинэ жилийн бэлэгтэй ард түмэн бид нар болно доо. Чадантаа гэл ард нь гарцаа сайхан гараад явж идэх. Одоо ер нь одоо сүүлийн үед нэг ажиглагдж байгаа юм бол жоохон монголчууд нэгээ тийм их хайрлах, хүндэтгэх энэ сэтгэл зүйн ер нь жоохон суларж гин үү гэж би ажиглаад байгаа юм. Ер нь нэг гэсэн сэтгэлтэй. Тий нэг сайхан үгээр нэг шагнаад хайрлцдаг, урам өгчдөг тийм зүйл жоохон алсарч холдоод байна уу та. Жоохон нэг амин хуваа хичээх тал руугаа их хазаах гээд байна уу та гэж. Ер нь жоохон дотроо сайхан бодож ухаарж явахгүй бол нэг өдөр ер нь ханахгүй рүү норын шүү дээ. Миний надад гэдэг болчих. Өмнө одоо хамтдаа л хэрэглэе. Чиний ч яасан яг миний ч яасан яг гэдэг тийм дундаа нэг сайхан айлам таалгуудыг төгждгөө хордог гардаг. Тэний ундаалаад нойрсоод гарчдаг. Тийм байла. Одоо тэр үеийн нэхгүй бол нэг илгэмсэг сөөхөн ард юм ингээд би энэ нэг алгаад хэлчих сайхан л та тий. Тэр Шаркийн ГГ кинон дээрсэн дөрөв дуртахад яг л нэг тийм том сэтгэл байхгүй юу. Хүнээр дотно. Хөрмөндөөч биш. Юу н хорвоогоос жамаараа явхад нэг хэдэн лан алт хэдэн өдөр тор хураавч гэж ярихгүй шүү дээ. Тэрний энэ өөхөд ингэж явна л гэж ярина өөхөөс тэрний хөргөдөө нэг тооцоо гараад байдаг. Тэгэхээр энэ кино бол бас айгүй цаг үе болсон. Сэтгэл зүйн юм том өгөгдөл мессеж юм уу гэж би харсан шүү дээ. Тэр киноны зохиол гүр 6 ч өөр гайхамшигтай юм шүү дээ. Арчлан тийм сайхан таньж мэдэрч арчлангийн одоо тийм нандин ухааныг ойлгож мэддэг хүмүүс ч тэгж харж байна. Гайхамшигтай бичдэг. Энэ нэг дутаад хавж хараад ийм маягаар гарч ирж шүү дээ. Тэгэхээр хоёулаа бас киноныхаа дараа дурдсан боломжтой бол бас сар шинт өгчөө үзэх сонсогчд маань та зориулаад бас киноныхаа дуунаас нэг бадаг аялж өгөх боломжтой байна. За тэг. Өнгөн хэлдгүй хавар намаа 올 зүний хангашаримда өрөөсөн олоогүй хүний сэтгэл өргөн хорвоогийн чамаримда алтраад байгаа шаргигэ алга газрын хаяг арданда хүний заяа энерлийн хэронд хайлах юмда. За гайхалтай үнэхээр их баярлалаа. Энэ сайхан шинэ сарын галморын жилийн босгон дээр нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирээд энэ сайхан уран бүтээлээсээ хуваалцаад ингээд айдуугаар өргөсөнд үзэх сонсогч хамнаас дахин баярлалаа. За сар шинээр ингээд бас ах トゥ амрагсад настангуудаараа багшаараа золгуултыг явна. Зарим нэг хүмүүс бас нэг юм одоо гоох санал дээр ингээд бас над чиг одоо ингээд ирнэз нэг гэрт нэг дуу аялаад өгөх боломж байна уу та гэх үе өдр байх уу? Айлгүй яг бай одоо ер нь орхотол тэгэн шүү дээ. Яваад орхотол тэгэл нэг цайцуу болоод за нэг сайхан айдуу байна. Тэгэл одоо яг та миний одоо чаддаг зүйл юм чи одоо тэгэл. Манай ээж намайг загнаад яачих. Би ч одоо нөгөө мал уутай өдөө гадаа ноцолцоор нөгөө гэр орны ажил ер нь таарна шүү дээ. Хоол моол тэр гэр орон цэвэрлэх жижиг шажиг юм. Тэр нэг шкафны нэг жижиг юм салцал шүү дээ. Хий бондоо гэж боол завгүй яваадсан. Нэг ирээд ээж нэг сольчрээ гээд сольчихгүй шажиг нэг итгэжсэн. Дараа нэг хэд хоногийн дараа үрдэж дахиад нөгөө гэн. Ста нэг хачааг юм хүүр юм нэрээ одоо. Нэг хүүрт одоо ямар азар нэг гайгүй нэг дуулдаг хоолой зээсэн. Тэгийг бол энэ гачин амтэрж байгаа гэсэн шүү дээ. Одоо өстө хоолгоор бол амьдралцоод цаашаа хөгөөж ирэхэд л хүний ээж авч ирээсэн яг л хэлтгэлтэй тий одоо би бас яг бодд ингээл одоо даашка маань ингээл нутгаа сайхан дуучтай байна манай одоо жаргал өдөргээл манай хишиг баяр гээл зохиолын дууч манай доотлоо ингээл ариун баатар дүү өдөргээд айлч нутаг орон тэр ихгүй одоо Монголын сайхан дуучд байна. Тэгээ эдний маань ингээл би ч хамт хаяа явна л та ингээл айлмтар ороо гарна.
нэг тэр дуучин гоё, энэ дуучин нэг сайхан шүү. Энийг нэг аялаад өгөөч гэлээ. Нөгөө хэд маань хоол сан зүрх байх уу вэ шүү дээ. Одоо сая Дашка манаас хайрханд бараалхаад ирсэн хоол амжаахаа юу вэ гэж хэлжсэн ч гэсэн сайхан ингээд зориулаад айдуугаа барьлаа. Шинэ гарч байгаа гал морин жилдээ азтай хямартай сайхан байгаараа хамгийн гол нь эрүүл мэндээ сайн бодоорой. За миний зүгээс бас өөртөө чинь цаг үе айхтар ингээд хөдөлгөн хувийн евро орж ярихгүй ээ. Тэгээд хоёр сайхан үрт нь хань ижилт нь сайн сайхныг хүсье. Аав ээжт нь аз жаргалыг хүсье. Манай үзэг сонсогч хантаа та бас миний асууж амжаагүй хэлж ярих юмсан гэсэн үг байвал хэлж болж байна. За бас баярын мэдлэгээ төвшүүлж болж байна та. За тэгээд одоо энэ одоо монголчуудын одоо хизэнээс шүтэж ирсэн эмтэн бол одоо энэ үлэг морь байдаг. Үлэг морьоо унаад дэлхийн талыг одоо бөмбөрдөж уухайлж үлэг морьныхоо дэлэн дээр хийсч явсан. Одоо ч хүртэл тийм байгаа. Тийм арт түн. Тэгээд үлэг морь гэдэг бол монгол хүнээс одоо салшгүй нэгэн холбоотой нэг амин зүйлэн те. Тэгээд энэ сайхан гал морин жил гарч байна. Тэгээд монгол түмгийн гал морин жилдээ одоо хиймэр нь одоо бадарч дэлгэрч мандахын сайхан ирүүлийг өргөн төвшүүлье да. За ингээд бас нэвтрүүлгийн минь урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн. Тэснэмдээ маш их баярлалаа. За мэдээж гал морин жил бид нар морио хөрцүүлтэндээ тагсан ийм л хямартай арт хүмүүс шүү дээ. Тэгэхээр зэрэг бас түрүүн хэлсэнчлэн эрүүл мэндээ сайн бодож уран бүтээлийн өндөр сайхан амжилтыг гаргаж Монголын болон дэлхийд байгаа бүхэл монголчуудаа олон сайхан юм талаастай сайхан уран бүтээлээ хүргэж яваарай. Би бол ингээд өөртөө бол маш олзуурах хэвээр хүмүүс бас бүхэл дууцад хайртай гэдэг чинь нэг л арай илүү нэг хайртай. Нэг аль ирэх хүүхд байдаг штэ. Нэг тийм ирэх талын дуучин болж магадгүй айгүй өөрөө. Өөр чинь ер нь хөгшин залуу хөвөө гэхгүй юмгүй маш их тийм хайртай байдаг. Дандаа нэг сайн сайхныг ярьдаг. Үнэхээр нэг нүдэнд дулаах нэг сайхан юм хөөш шүү, ийм залуу шүү гэж ярьж идэх. Тэгээ би бас өөр чинь сайн сайхныг дахин хүсье, эрүүл мэндээ сайн бодож яваарай. За ингээд ирж байгаа шинэ сартаа сайхан шинэлээрээ ингээд нэвтрүүлгийн минь үзэх сонсогчдаа бүхэндээ бас ирж байгаа морин жилдээ аз жаргалаар дүүрэн гол зомогд ихтэй эрүүл сар бол байж эвтэй сайхан ингэж эвлэлтэн нэгт сар шинэ сайхан тэмдэглээрэ гэж үзэх сонсогчдоо хүмүүс хүсье. За манай Хөөхтөнгөр радио 82.9 болон 119 дээр машин дээр явж байгаа. За мөн YouTube сувг болон Facebook-ээр явахаас гадна Монголын үйл телевиз гэр бүл сувгаар явж байгаа. Ингээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн таашгад дахин их баярлалаа. Аз жаргал хүсье. За баярлалаа. За